За баярлалаа. Бид нар одоо яг бодит үүсээд байгаа нөхцөлөөр ярих ёстой л доо. Бид нар нийгэмд үүсээд байгаа энэ төөрөгдлийг арилгах ёстой. Энэ авилгалын сүлжээг хатгаж яадаг хүмүүсээс улс төрчдөө чөлөөлөх ёстой. Зөв шийдвэр гаргуулдаг байх ёстой. Энэ хууль тогтоох байгууллагын дээр гараа суудсан эрх мэдэл одоо хитэрсэн энэ байгууллагуудыг байранд нь тавьдаг байх ёстой. Нэг хууль санаачлахаар явж ороод үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүртэл уйлаад гүйдэг ийм одоо эрх мэдэл булаацалдсан байгууллагын асуудлыг шийдэх ёстой. Бид олон удаа ярьж байсан. Одоо бидээрээ тулаад ирэхээр энийг зах зугаас нь ойлгож байгаа. Хилмигдүүлэлт чи айл ирж явцсан юм аа. Ах トゥ амраг садан найз нөхд туслах зөвлөхөөр нь барьцаалдаг энэ хилмигдүүлэлт явцсан юм аа. Энэ хилмигдүүлэлт чинь энд ард түмнээс энэ улс их орны хөгжилд ард түмнийг өнөөдөр ийм байдалд оруулж байгаа. Ард түмний төлөө гэсэн шийдвэр оюутлага тавталгаатай гарах гэхэд барьцаалдаг энэ улс төрөөс бид нар гаргах гэж хичээгээд байгаа уг нь бол ийм байгаа цагт зөв шийдвэр гаргахгүй. Өнөөдөр ерөнхийлөгчийн асуудал өөрөө болохоор улс их оронд маш их хохирол учруулсан хүнийг дур мэдээд ингээд шийдээ явждаг тэр нь бол зөв байдаг. Улсын хурал хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлээд онцгой бүрэн эрхийг хүрээнд өршөөлийн хууль оруулахлаар зэрэг энийг авбал би 20-50, энийг авахгүй бол 20-50хгүй гэж ингэчээдэг. Тийм эрхэлзэн юм гэж юу нь юу байдгийг. Улсын хурлын хууль тогтоох эрх мэдэл рүү халдчихна гэж үзэж байна. Үнэхээр л тийм одоо 20-50 байсан бол яагаад эдийн засгийн тод байдлын тухай хууль дээр 20-50-аагүй юм бэ? Яагаад өнөр баяр зөвлөх энэ дээр ажиллаагүй юм? Өнөөдөр хэсэгчилж оруулж ирж байна гэдэг үгүй штэ. Хэлбэр дээрээ хэсэгчилж оруулж ирж байгаа боловч үндсэндээ энэ хуулийг гол цөмийг аваа ицсэн байхгүй юу? Тэгээ тэрийгээ яаж одоо засах уу? Яаж одоо энэ энгийн хүмүүстэй хүргэх үү гэдэг асуудал бидний толгой дээр ирж байгаа байхгүй юу? Ийм байж болохгүй шүү. Нэгэнтэл энэ улс төрөө даахгүй байгаа. Энэ нийгэмдэр авилгатай тэмцэх газар өөрсдөө яагаад улс төржүүлээд байгаа юм? 114 хүний холбогдогчтой 350 тэрбум төгрөгийг гэж одоо өршөөлт хамруулах нь байна шүү гэж ямар ашиг сонирхол эргэцэн үндсээр хуулийн хүрээнд энэ мэдээллийг хийж байгаа юм. Энэ мэдээллийг хийснээр өнөөдөр гал дээр тос нэмсэн шүү дээ. Тэгээ өнөөдөр бид ингэж ажилласан гэд одоо энд оруулж ирсэн судалгааг нь харал та. Төрөүний байнгын орооны хуралдаан дээр би авилгатай тэмцэх газраас асууж шүү. Байнгын орооны хуралдаан дээр 2 гишүүний нэр хэлжсэн. Яагаад энд нэг гишүүн болоод ороод ирчихв? Хэнийг хасаа ичв? Засгийн газрын гишүүн зөвлөх гэд одоо нийгэмд үүсэж байгаа авилга албан тушаал нөгөө ерөнхийлөгчийн яриад байгаа авилга албан тушаал чи энд алга байна хөөе таминэ. Хамгийн их авилгал авдаг газар цагдаа байна. 22. Энгийн хүмүүс гэсэн чинь 35. Аж ахуйн нэгжийн албан тушаалтан буюу төрийн бус байгууллага 46. Үгүй энэ чи одоо юу болж байна? Тэгээ оруулж ирсэн судалгааг нь харсан чинь хохирогч байхгүй. Тэр нууц материал дотор хохирогч байхгүй. Холбогдогч байхгүй. Ийм хүснэгт оруулж ирж улсын хурлыг доромжилж шít. Баахан нар тэр нарт. Тэр нарынхан цаадаад хэнийг барьцаалтаж хэнийг боомлох гэж ингэж сууж байгааг бид мэдэхгүй байна шít. Энийгээ гаргаж өгөөч гэхлээр зэрэг хариулахгүй байна. Тэгээ бид өнөөдөр яаж энэ ард түмэнд үнэн зөвийг мэдээлэх юм? Бид бол энэ мэдээллийг авах ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл энэ дотор ирсэн судалгаа нууцын чагсаалтанд орж ирсэн судалгаа 2 шал өөр байна. 350 тэрбум төгрөг нь 32 тэрбум болж хувирчээ. 114 холбогдогч нь өнөөдөр тэр нар энэ нар гэд хэд ч болсон мэдэхгүй. Улсын хурлын гишүүн 2 гишүүний нэрийг заагаад л эн чинь нууцын зэрэглэлтэй юм гэд тэр үедээ яагаад хэлээд яриаггүй юм? Байнгын орооны хуралдаан дээр нээлттэй зарлчаад одоо энэ судалгаагаар улсын хурлын гишүүн нэг л гишүүн шалгагдчихж байгаа гэдээ оруулаад ирсэн байна. Тэгээ ихэнх нь өнөөдөр авилгал албан тушаалын хэрэг биш байна. Энийгээ яагаад та нар үнэн боддоор нь хийж болдгүй юм? Яагаад 32 тэрбум төгрөг шалгагдчихж байгаа хэрэг шүүхээр бүхэлдээ ороод 32 тэрбум төгрөг одоо улсын төсөвт орно гэж тэр хүмүүс бүгдээрээ ял авна гэж ямар үндслэлээр үзэж мэдэгдэл хийдэг юм бэ? Энэ мэдэгдлээ ямар эрх зүй, хууль эрх зүй орчинд ингэж